Манлайлалыг хүмүүс бол маш их олон байдлаар тодорхойлсон байдаг. Энэ талаар ухаантай хүмүүс олон үгийг сэтгэл тоногших үгийг бол хэлсэн байдаг. Миний хувьд бол манлайлагч шинжлэлээс айхгүй байх хэрэгтэй. Өөрийнхөө ярьж байгаа зүйлийг мэддэг, чаддаг байх хэрэгтэй, үзүүлж чаддаг байх хэрэгтэй. Өөрийнхөө биеэр үлгэрлэн дуурайлгах, ардаасаа олныг дагуулах тийм чадвартай байх хэрэгтэй. Зөвхөн ярьдаг биш, ярьсан зүйлээ чанартайгаар хийж чаддаг байхыг бол хэлнэ. Өчигдөрхөн Forbes-ийн Чингис хаанаас суралцах манлайллын 9 хичээл гэдэг зүйлийг сонирхоод харсан. Jack Rutherford-ийн номноос хараад Jack Rutherford нь бол одоо Монголын нууц төвчнөөс үлгэрлээд Чингис хаан and the Making of the Modern World буюу орчин цагийн одоо бүтээхэд Чингис хааны оруулсан хувь нэмрийг үнэлсэн их сайхан ном байдаг. Монголчууд бол түүнтэй маш их сайн танилцсан байна. Манлайллыг урдаас явуулах уу, араас нь дагаж явуулах уу, дунд нь орж өөрөө гар хөл бие оролцуулж өөрийнхөө одоо дагагчдыг ямагт зоригжуулж, урамшуулж явах уу гэдэг асуултыг бол маш тодорхойгоор тайлбарлаад өгсөн байгаа юм л да. Миний хувьд бол олон байгууллагуудын, олон хамт олон ажлын хэсэгт бол оролцож байлаа. Үр дүнд бол ямагт хүрэхийг хичээж ирсэн. Тэгэхээр манлайлагч хүн бол мэдлэгтэй, чадвартай, эрүүл мэндийн хувьд сайн, бусдыгаа үгээрээ, үйлдэлээрээ дагуулж чадах чанартай, чадвартай хүнийг хэлдэг болоо гэж бодож байна.